Apple-аас хэрхэн бүтээгдэхүүн захиалах вэ гэдгийг оруулъя. Мэдээж apple.com гэдээ орно. Авах гэж байгаа бүтээгдэхүүнээ сонгоно. Миний хувьд бол AirPod Max авах гэж байгаа. AirPod Max руу орчихно. Баруун дэд болонтойгоо buy гэдгийг дарна. За, чинээс өнгөө сонгоно. Space Gray, Pink, Green, Silver, Sky Blue гэсэн өнгөнүүд байна. Миний хувьд Sky Blue гэдэг өнгө таалагдчихэв. Дээрээс нь add engraving буюу дээр нь өөртөө зориулсан бичвэрийг хийлгэж болдог, зөвхөн өөртөө зориулсан. Тэгэхээр би энэ чинь өөрийнхөө Instagram нэрийг бичиж бодож чинь Bill Christmas гэд тэгээд ийм надад зориулаад ингэж үйлдвэрлэгдээд ирнэ гэсэн үг. Окей, ингээд save дараад за тэгээд add to bag хийчнэ. За 1-2 7 хоногийн дараа free shipping гэнэ. Өөр бүтээгдэхүүн авахгүй болохоор review bag гэдэг дарна. Саяны бичвэр нь бол үнэгүй байгаа. Free гэж байгаа. Үнэгүй хүргэлтийн tax буюу мужийн татвар гэдэг зүйлийг бол угаасаа авдаг. Америкийн муж болгоно нь өөр татвартай байдаг. За одоо тэгвэл Colorado мужийн zip кодыг хийгээд үзье. Татвар нь хэд вэ байна? $48 гэхэлэр 8.8% татвар авч байна. За тэгвэл Илэйн zip кодыг хийгээд үзье. Хэд хувийн татвартай байна? Илэйх 70,000-тай байдаг. $50 гэхэлэр 9.2% татвартай. За тэгвэл Жоржиа мужийн татварыг харъя. $43 гэхэлэр 8% татвартай байна гэсэн үг. Харин Калифорни мужийн татвар нь 10.2%-тэй байдаг. Тэгэхээр нэг $56.2 нөөцтөлж таарч байна гэсэн үг. Манай авах гэж байгаа Иллинойс бол бүх мужуудаас хамгийн боломжийн шимтгэлтэй буюу 6% шимтгэлтэй байдаг. Тэгээд Иллинойст Монгол руу явуулдаг илгээмжийн газар байдаг учраас бид энэ мужаар захиалдаг. Тэгэхээр такстайгаа нийлээд $583 бид төлнө гэсэн үг. Тэгээ нэмж бүтээгдэхүүн авахгүй болохоор check out хийн. За энэ чинээс болохоор Apple-ийн ID-гаараа бол орохгүй. Continue as guest гэдгийг дарчна. Тэгээд I would like it delivered гэдэг. Continue to shipping address гэдгийг дарнаа. First name дээр өөрийнхөө нэрийг бичнэ. Last name дээр авгаа бичнэ. Street address дээр болохоор нэгдүгээр бичлэгэн дээр гарсан Anglo Freight гээд Америкт байдаг Монгол илгээмжийн газар руу явуулах учраас тэдний хаягийг бичнэ. 417 Lively BLVD address дээр нь 417 Lively BLVD гэж биччихнэ. Энэ apartment suite биш болохоор доошлуулад энэ дэр компани нэр гээд Anglo гэдэг компани байгаа. Утасны дугаар дээр энэ доотлын дугаарыг бичнэ. Энэ дээр болохоор мэдээлэл авах имэйл хаягаа биччихнэ. Одоо хааны үчийн үйлдвэрээс гарсан уу гэх мэтчлэн gmail.com. За одоо тэгээд дахиад нэг шалгах чинь скриншот хийчихье. Ингээ continue to payment дарна. Энд чинээсээ credit or debit card гэдгийг сонгоно. Карт нь олон улсын виза карт байх ёстой. Дотор нь мөнгөө байршуулсан байх ёстой. Картн дээрээ байдаг 16 оронтой тоогоо оруулна. Дуус хугацааг нь оруулна. CV дээр нь картынхаа ард байдаг 3 оронтой тоог оруулаад billing address дээр нь болохоор use my shipping address гэдгийг чеклэнэ. Тэгээд continue to review. За тэгээд төлбөрөө төлөхийн өмнө өөрийнхөө бүх юмнуудыг нэг тулгаад чеклчин. За тэгээд зүг бах юм бол place order. Мэдээж мөнгөө дансандаа байршуулсан байна. Жоохоо илүү байршуулсан байвал зүгээр шүү. За ингээд бэлэн боллоо. Бидний зүгээс хийх юм. Одоо мэйлээ шалгаад мэйл тэрэ хараад байжна гэсэн үг. За одоо тэгээ мэйлээ шалгана. Тэнгүүт Apple дээрээс имэйл ирсэн байх хэвээр. View order гэд Safari-гаараа нэвтэрчнэ. За гингүүд processing гэд жоохон хүлээгдэж хагаад гүйлхээг шууд татаад тэгээд ийшээгээ preparing to ship гэд ship гэдгээд delivered гэд энийг хараа байж гэнэ гэсэн үг.